За тэгэхээр энэ 7 хоногт улсын хурлын байнгын хороод болон ажлын хэсгүүдийн хилцээр төлөвлөгдөж байгаа асуудлуудыг харахад бас нэлээд ачаалттай ажиллахаар байна. За байнгын хороод бол нэлээд олон хуулийн төслөөр ажиллахаас гадна 13-аад ажлын хэсэг хуралдана гэсэн юм төлөв гарсан байгаа. За улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, за мөн хил мэдээллийн анхаарлын төвд байгаа хэвлэлийн эрхлөөний тухай хууль, за ерөнхийлөгчөөс өргөн барьсан улсын хурлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай, за улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөгдсөн байна. Тэгэхээр энэ хуулийг хэлэлцснээр за удирдал хүлээгдэж байгаа Монгол Ардын намын бүлгийн асуудал шийдвэрлэх юм боломжтой болно. За мөн эх оны эхний хагаст болох Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн эргэцэн орчинд шинжилэн боловсронгүй болох юм боломж нь бүрдэх юм аа. За мөн хүнсний тухай болон хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлан сойрхно. За энэ 7 онд улсын хурлын нэгдсэн чуулганаар хэлцэх асуудал бол ерөнхий дараалал нь олгоолгол асуудал ийм гарсан байгаа. За өнгөрсөн 7 хоног улсын хурлд 3 гишүүн шинээр тангараг өргөснөөр улсын хурал 73 гишүүнтэй болсон. Арчилсан нам 32 төлөөлөлтөй, Монгол Ардын нам 26, шударга ёсны хэсэл 10, Иргэний зориг нам, ногоо нам 2, бие даагч 3 гишүүний төлөөлөлтөй байна. За 3 гишүүний асуудал үлдсэн. Өвөр хангаан тойргоо сонгогдох 1, сонгон хайрхан дүүргийн 1, шударга ёсны хэслийн жагсаалтаас орж ирэх 1 гишүүний асуудал үлдсэн байгаа. За мөн гол өнгөрсөн улсын хурал болон засгийн газрын үед шийдвэрлэгдэж байсан эх орны хишиг нэрээр ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгогдсон 1 сая төгрөгийн санхүүжилтийн асуудлаас шийдвэрлэж чадаагүйгээс болж дутуу олгогдсон байгаа. Тэгэхээр энэ асуудлыг өнгөрсөн 7 хоногт шийдвэрлсэн. Энэ бол маш том асуудал байлаа. За мөн засгийн газраас оруулж ирсэн саналын дагуу хүний хөгжил сангийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулж засгийн газрын үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох тухай улсын хурлын тогтоол баталснараа дутуу олгогдоод байсан энэ мөнгө эх оноос өмнө олгохдохоор болсон байгаа. За 340 мянган төгрөгөө иргэд авах юм боломжийг бүрдүүлсэн байгаа. За мөн улсын хурлын нийгмийн боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын хорооноос сургууль цэцэрлэгийн асуудал, сургууль цэцэрлэгийн дотуур байрны асуудал бас нэлээд хүндрэлтэй юм сэдв байдаг. Тэгэхээр энэ байнгын хорооноос оруулж ирсэн жагсаалтаар бол 1197 шинэ барилга байгууламж барина гэсэн юм жагсаалт оруулж ирсэн. Тэгэхээр энэ асуудлыг эцэст нь шийдвэрсэн байгаа. За эдгээр барилгуудыг 2013-аас 2016 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөгөөнд тусгасан байгаа. За ерөнхийдөө шийдвэрлсэн гол асуудлууд гэвэл ийм байна. Тэгэхээр энэ удаагийн мэдээлэлдээ миний бас онцлж байгаа сэдв бол улсын хурал 11 эмэгтэй гишүүнтэй болсон байгаа. Тэгэхээр энэ бол парламентын түүхэндээ хамгийн их олон эмэгтэйчүүдийн төлөөллийг бий болгосон парламент байгаа. Тэгэхээр олон улсын жишгээр бол ерөнхийдөө эмэгтэйчүүдийн төлөөлөл бол 18% дундаж төлөөлөлтэй байгаа. За манай улсын хувьд энэ удаагийн парламент 12% төлөөлөлтэй болсон. Тэгэхээр эмэгтэй гишүүд ингэж олноороо орж ирснээр олон асуудлыг нийгэмд тулгамдсаж байгаа олон асуудлыг шийдвэрлэж эхэлсэн байгаа. Нэлээд бас ачаалттай ажиллаж байгаа манай эмэгтэй гишүүд. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд эмэгтэй гишүүд орж ирснээр хамгийн түрүүд амарч газрын удаашралтай байсан барилгын ажлыг түргэгчлүүлэх юм шийдвэрийг гаргуулж чадсан байгаа. За мөн 2013 оны төсөвт өдрийн цайны мөнгийг 50% нэмэгдүүлж чадсанаар бас нэлээд том асуудлыг шийдвэрлсэн. Цаашдаж манай эмэгтэй гишүүд бас нэлээд ачаалттай ажиллаж байна. За өнгөрсөн 7 хоногт боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын хорооны дарга баян сэлэнгэр ахлуулсан ажлын хэсэг эмэгтэйчүүдийн хорих газар хүүхдийн асран хүмүүжүүлэх төвийн үйл ажиллагаатай танилцсан байгаа. Тэгэхээр энэ ажлын хэсгийн мэдээллийг өнөөдөр өдөөс хойш 13 цагаас байнгын хорон дээр сонсно. За мөн уянга болон эрдэнэ чимэг гишүүд ил задгаа захуудаар явж тэнд ажиллаж байгаа иргэдийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгаа талаар бас энэ ажлын хэсэг гарган ажиллахаар төлөвлөсөн байгаа. Тэгэхээр ийм ажлыг манай эмэгтэй гишүүд хийж эхлүүлээд байгаа. За бас нэг сонирхуулах бас нэг мэдээлэл байгаа. Тэгэхээр хүүхэд асрах үйлчлэг гэсэн юм хуулийн төслийг бас манай эмэгтэй гишүүд яг боловсруулж байна. Тэгээд яг хуулийн төслөө өргөн баригдааг байгаа зүгээр сонирхуулж гишүүд бас иргэдийн санал бодлыг авч яг энэ хуулийн төслөөр ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр энэ бас хуулийн төслийн талаар мэдээлэл өгөх сайн байна гэж манай эмэгтэй гишүүдийн зүгээс надад хүсэлт гаргасан байгаа. За нийслэл хотод гэхээр 45 хороо огт цэцэрлэггүй байгаа гэсэн судалгаа хамгийн сүүлийн судалгаа гарсан байна. Тэгэхээр түрүүний миний хэлсэн 1197 цэцэрлэг сургуулийн барилга бас энэ асуудалтай уялдаж гарч ирсэн ийм судалгаан дээрээс гарч ирсэн ийм зүйлүүд байгаамаа. За ингээд товчхондоо миний өгөх мэдээлэл бол юм байна.